Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр та нартай чамайг унтж байх үед гих 2017 онд гарч байсан сонирхолтой хөөрхөн киног ярьж өгөхөд бэлэн болсон байна. IMDb дээр 8.3 үнэлгээтэй гэхээр нэлээд сайн бүтээлээс гадна зүүдээр дамжуулж хувь тавилангаараа холбогдсон хүмүүс хэрхэн боломжгүй зүйлийг боломжтой болгож аюултай зүйлсээс зайлсхийж биенээ хайрлаж байгаа тухай гардаг үнэхээр хөөрхөн кино шүү. Өнөөдрийн маань дугаарыг Sky Media болон Go Plus маань спонсор хийж байгаа. Үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа, спонсоруудтай баярлалаа. За тэгээд Олын мэрэлгөө шууд кинонд орцгоё. Гол дүрийн хоёр маань шууд л тэрэлдэж авч байгаагаар кино маань эхэлнэ. Даанч энэ нь зүүд байдаг өгөөд нам хонжуу гэх юмхтэй ирээдүг харж бэлэг зүйлсийг зүйлдэг байх нь тэр. Түүний зүүд хизээж зурж үзээгүй бөгөөд яг хаана яаж агаад хизээ болох нь тодорхойгүй юм ээ л та. Би одоо саяны залууд дурлах юм бах та байж боломгүй маа гэл ядахад одоо найзлууд тахгүй юу. Тэгээл ээж нь ч нохоо оромж юм уу цонх мохоо нээгээч гэл үгэлж байхад зүүдээ чилээд амжина. Гэтэл хуршийн айлд нь ах トゥ хоёр нүүж ирэх бөгөөд залууг нь хараад юу вэ? Энэ миний зүудэндээ тэрсэн залуу штэ гээл гайхастай. Автобусны буудлын дээр зөндөө судлахад хажууд нь зэрэгцэж сууж таарад хүүшээ ингээл өдөд эхэлчихд юм уу? Арганд чи орохгүй шүү гэснээ би чамайг сонихгүй байна гээл хэлээ чинь. Ах ч хүүхдүүдэд санал тавьж өгсөн юм а гэхэд сурагчид ч бүр яана ямар ичмээр юм бэ өөрийг нь үдэж ийн гэд ойлгочих гээл бүр бантаж өгч амжаа. Хомгөөл ирсэн автобусанд нь суугаад яваад өгнө. Оройч ээжийнх нь хоолны газар нэг залууг тооцоо төлж яхад нь зүүдэлсэн болж таарад шатаж өгөж байсныг нь харснаа ч хэлж амхандаа л битгий тамхи татаа гэж анхааруулдیں۔ Нөгөө хүнч галзуурсан юм уу гэж тоохгүй штэ. Аав нь ч сэтгэхгүй байсаар нас орсон юм байл та. Тийм ч болохоор болох зүйлсийг зогсоож чадахгүй шүү дээ гээл үлдэнэ. Гэтэл бензин колонкон дээр байж захта тамхи асаагаад ядахт нь хий асгарсан байсан болохоор дэлбэрэлт үсээд нас бараасгүй. Сэн шилжиж Жон прокурор гэх залуу өнөөдөр ажилд орж ирж байгаа. Ёстой царайлаг гээл мар хийж идэв. Тэгсэн нөгөөх нь буланд өөрийнхөө царайлагыг гайхаж ядаад зураг мургаа дараал тэр нь манай гол дүрийн залуу байх нь тэр. Түүнийг хэдүүлээ Жон прокурор гэж дуудцгаая. Харин энэ бол ийм өмгөөлөгч. Багада гэрийнх нь багш байсан болохоор хальт таньдаг юм байл та. Баг багт нь аав нь дүнгийн ахиулж чадвал цалингийн нэмнэ гэсэн болохоор дүнгийн уцыг чинь хоёлоо өөрчилчихё. Тэгээд тал мөнгөний чамд өгье. Чи мотоцикл амаргаадтэй эдэргээл нэг л тийм сайн харилцаад байгаагаар дуусаагүй нэлтэл байна. Ятгад хонжуу маань осол хийгээд ээжигээ алдаж байгаа зүүдэлчнэ. Ёстой яанаа л гэж амжаа. Зурагтаарч дэлбэрэлтийн талаар гараад давхар цохилд өгж амжаа. Шууд лүсээ тарьж хайснаа л ээжтэй зүүдээ хэлж би тэр үед урт устай байсан. Зүүд өөрчлөгддгөө юм чи би яах юм бэ гээл үлээстэй. Ээж нь жаргатаастай. Валентины ч өдөр болж ийм өгөөлөгч болзоод бүсгүүдээ цэцэг авч найз хүнтэйгээ уулзсан чинь манай хонжуу байт юм аа гэж. Тэндээ самсргүй Жон прокурорч ээж таарна. Болцон дээрээч нэг л тохгүй ээж юусоо хариуцчихгүй байна санаа зовоод байна гээл гадаачтаа сурцсан байхаар нь ийм өгөөлөгч машиныг нь барьж өгөхөр болдог. Тэгээл замдаа алтраад осол хийгээд хүм мөргөд алчхан тэр. Эмнэлэгт жухаа ороход ус нь буцаад л маш урт болчихсон. Нийтдээ 10 сар хэвтэж байгаа мэн л та. Осол гарахад нэг залуу мөргүүлээд нас орсон болохоор нөхөн төлбөр, дээрээс нь эмнэлгийн төлбөр гэж махитлаа ажилласаар байгаад ээж нь биеэ дэлгүү нас барчихсан байх нь тэр. Итгэж жөхгүй хэцүү байхад нь прокурорч ирж байцаалд аваад бүр сэжигтэн болцсон байд юм аа гэж. Нөгөө найз залуу шиг юм ухаан алсныг нь далимдуулаад бүх нотлох баримтаа устгаад тэр өдөр л би машин барих байсан эдэргээл худлаа ирж хамаг хэрэгэж ихсэн байхгүй юу? Камерны бичлэгийг машинаас олцсон цусны ДНХ гээл бүгдээрээ л хөдөлгөшгүй нотлох баримт болж байгаа юм л та. Осолд орж сэрээд ээжигээ алдаад хүн алаад хэрэгтэн болно гэж төсөөлөөчгүй байсан мэд. Шууд л дээвэр дээр гараад бүх зүйлийг үнэн мөнөөр нь тайлбарлаад хэлсэн ч хэн ч итгэхгүй болохоор Жон прокурорын гарт нь хайлтхан хүрээд доошоо унаад амиа орлох үед хар дарсан зүуднээс сэрж таарнаа. Ядахад яг 2 сарын 14-ний Валентины өдөр тохиож идэм аа. Жинхэнэ юм шиг зүүдлэгдсэн болохоор үнэхээр л тухгүй байгаа штэ. Тэгэхээр удахгүй биелэх энэ учир бүтүүлэг зүүдийг зөвхөн хонжуу зүүдэлтгүй байх нэ. Оройч яг ихнээсээ давтагдаад эхэлт юм аа штэ. Ийм өмгөөлөгч, нам хонжуу, цэцэг, таарсан газар гэл бүх юм таараал толгой тархин задрах гэж байгаа штэ. Хүний эрэхт оролцохгүй гэж бодсон ч цаас жорж таарад хүний амьдралаас дутаж чаддгүй бүр. Дүүдээ хэлээл галзуу гэж бодвол бодоо гэж гарч иртэл нь л хүлээгээд идэв. Хин жолоочийн суудлын ард цуусныг нь чараад нэрэл үнэн байна гингүүтээ хичнээн тоохгүй гэсэн ч зүүд нь бодогцоор дүгээж өрхөд араас нь дахиж аамаа. Яаж зогсоох юм бол доо гэж бодож исэн чинь яг хүнд арихын өмнө шууд л очиж мөргөөд авдаг нас. Хуучин болсон үйл явдалд яг үндэ дүнгийнхэн цаасыг хурамжаар хийж олсон мөнгөөр мотоцикл авсан ч осол гаргаад бөө юм болсон юм байл та. Тэгэхэд ийм өгөөлөгч мотоциклыг нь барьж явсан ч шууд л чиний үгэнд хинч итгэхгүй штэ. Би чамайг жолоо барьж исэн гэж хэлнэ гэд Жон прокурор бүгднгийн чихэд мултарч гарсан байт юм аа. Өстой зөвүүн тийм баггүй юу? Харсан зүүдээ чилж та бол энэ хүнийг мөргөж алсан ч нөхцөл байдлаас мултарч чадах уу? Тийм болохоор энэ эмэгтэйг авармаар исэн гэхэд хонжоо ирж тэрврээд би чамд итгэж гинэ гэд өөрийнх нь зүүд ийм л үед биелэх ёстой байсан мэт.
Цагдаа эмнэлгийнхэн жирч манай хоёр жаал зүүдний талаар яриад авна. Зүүд нь байнга бэлдэг нам хонжуутай уулзаад дээрэс нь учир бүтээлэг зүүдэнд нь итгэсэн гэдгийг сонсоод асуултаар буулж өгд юм ааз тээ. Даанч бүхэл зүйл тодорхойгүй зүгээр л зүүдэлж дараа нь хизээ нэг өдөр бэлдэг байх нь тэр. Сийн шилжиж нэгэн өсөх хэрэглүүдэд төгөлдөр хуурчин гэр бүл ярьцлага өгч байхад гинтэл ээж нь ухаалтаа дунжнаа. Цамц нь баахан гутлын мөр болсон гэр бүлийн хүчир хилээс л болсон байгаа. Манай нам хонжууч бүр дурлцсан ээждээ магтаал харваж ерөөсөө ирэх чаагүй царайтай штт. Яалтаа вүлээ би л ирэхээс гэсэн л ээж юм. Нөгөөх нь бүр тоохгүй галзуу эмхтэй намайг өөрт нь хайртай гэж утсан баха гэж шаал эсрэгээрээ ээж идэв. Метронд ч төрөөлж орж ирээ сууцаа албаар тааралцснаа. Би зүудэндээ чамайг ажилдаа явж байхыг жаарсан. Шаар модноос тэгэлцэн мэдтэй. Тэгээ кофе авсан. Өнөөдөр метроор ажилдаа явахаас гадна айл бодлол суухыг чинь хүртэл харсан гээл тэмдэглээ үзүүлээд зүүдэн жинхнээсээ бэлдэг гэдгээл батлаад байгаа байхгүй юу? Ах ч тоохгүй. Дахиж тийм зүүдэлсэн ч итгэхгүй. Тоохгүй хайна. Тийм болохоор битгий чаргуудалтай дээ гэж хатах үг хэлээд явнаа. Анх удаага л өөршөө хүнтэй таарж байхад өстой баярлуулан омдож байгаа юм да. Нөгөө хүчирхийлэгч нөхрийг ий өмгөөлөгч дандаа хэргийг нь хааж хавуулавж авардаг юм байл та. 6 хавиргыг нь хууртлан зодчоод гэмшиж байгаа чин жалга. Охиноо ялтны үгэд болохгүй болохоор тэр хүүхэн амаа амигчнөө гэсэн л сууж ийн. Дүрсэлчгэд нам хонжуугийн аавын тухай гарах бөгөөд автобусны жолоо шийдэг байсан юм байл та. Аавыгаа өгөж байгааг зүүдэлсэн болохоор байнга л хажууд нь хамт явдаг байлж. Тэгсэн яг зүүдэнд нээсэн орготол цэрэг орж ирээд аавдаа сануулж хэлэхэд мэдээгээр шууд тесрэх бөмбөг гар буутын орготол цэрэг сөүлийн дэлгүүрт цагдааг бодож хүнөөгөө цугцсан тухай ярьж идэв. Аав нь ч дугуй өвдөрсөн гэд хүмүүсийг буулгаад охиндооч зүгээрээ гэж хэлээд үлдсэн байдаг. Тэгээд л бусдын амийг аварч өөр автобусанд цэрэгтэй ноцолдож байгаад тэр жигтэй дэлбэрэлтэнд өртсөн байх нь тэр. Үүнийгээ одоо ч мартаж чадахгүй хар дарж нулимстайгаар сэрдэг өдрүүд болоо. Нөгөө талд төгөлдөр хуурж охин сургуулийн компьютер дээрээс ойрын хамаатнаа алвал хэдэн жилийн ял авах вэ? Үхэл түргэх ийм зэргийг хайсныг найз нь болоод харцсан. Чи арай аавыгаа алах гээд байгаа мó гэхэд үгүй ээ ээжигээ аврах гэж байна. Манай аав хизээж шүүх хурлаар орохгүй. Хөнгөн гэмт хэрэг болгож өөрчлөөл мултарчин гэж яхад нь яг ийм өмгөөлөгч баахан бичвэрэнд оруулж ирснээр цанаар гулгаж байгаа туулцсан байл ш. Эмчийн магадлгааны өдрөмч зурж байгаа дэдэ харалтаа л гэж авсан. Хэрвээ хөнгөн гэмт хэрэг гэж тооцогдох юм бол хохирогч нь шийдвүүлэхийг хүсгүй байна гэж хэлэхэд л шууд шүүх хурал болдгоо мэй л та. Тэгээл угаасаа сүрдүүлээл хохирлгүй гэд хэлүүлчихэж байгаа штэ. Жон Боркрорт нэг л яазгүй. Чиний өмс зүүснийг харахад ингэж ажилдаг охины. Ийм ойлгомжтой эргийг хідэн цаас бариад хаалгуулцдаг болохоор байнгын үйлчлүүлэгч ихтэй бах та гэсэн чинь чи 13 жилийн өмнөх хэрэгээс болоод надтай өвстэй мө аашийн. Одоо хүүхчиг аашлахаа бол гээл маргалдаад амжнаа. Ажил дээрээ жоройтоод хар дарц ирсэн чинь зүүдэндээ дүүн цагдаад баригдаад бөөн болцсон байдаг нас. Одоо хийн ч байсан тоохгүй аврахгүй гэдээсэн чи бүр дүүн штэ. Шууд санаа зовж эхэлж байгаа юм чи. Нам хонжуу дээр ч очиж уулзаад би бол прокурор. Хүмүүсийн эрхийг дуусгаар нь ялдаг болохоос урчилж хараад авардгүй. Гэхдээ энэ удаад хараал идсэн зүүднүүдийг зүүдлээд байна. Яагаад намайг сонгосон юм болоо? Яагаад чамайг сонгосон юм болоо гээл бүр учраа олж ядж байгаа маа. Дүүгийнхээ талаар ч хэлэхэд миний зүүдэнд Синвон гэх хүүхэд ахаасаа болоод хүн алсан гэж хэлжсэн. Тэгэхээр Синвон чиний дүү юм уу? Чамаас болоод хүн алсан гэж юу гэхүйд төгөлдөр хуурч охин аавынхаа эргийг яаж шийдсэнийг асууж байдаг. Прокурор дээр шилжиж ирээд хохирогч гомдлгүй гэсэн болохоор шүүхээр орохгүй гэдгийг сонсоод хүлээлт тавиагүй байсан ч өөр арга зам үлдээгүй л гэж бодож байгаа юм чи. Бүх хэрэг нь хаагдсан байна. Би хийх юмаа өөрөө хийн. Чи мэдгүй царай л. Тэр Жон прокурор бас өмгөөлөгч бүгдээрээ нэг тал гэсэн чинь найз нь бүр шок. Тэр чинь миний ах штэ л гэж аам чи. Уцанч дуурч гэртээ байсан ээж нь охиноо битгий ирээрээ аавтай нуулзах хэрэг байна гэд шууд уцаа тасалж чинь. Охинд Сандраал шууд гүйж аам чи. Манай хоёр зүүдээ нийлүүлсэн чинь дүүн зодооныг зогсоох гэж байхад улаан галзууд арайд ирэхээр нь цонхоор дэлгэд унгацсан юм билээ л тээ. Байрны цонхоор 2 ширхэг сар харагдчихсан гэд нөгөөхөр нь баримж авч байгаа. Нэг цагдаач бас машинда дууг хийхдээ яг удахгүй болох тэр үйл явдлыг зүүдэлж яддаг шүү. Тэгсэн энэ цагдаа маань нөгөө дайруулах гэж байсан хүн байд. Энэ хэд хоорондоо нэг л учиртай бас зүүдэрээ ирээдүйг хардаг чадвартай байхгүй юу? За тэгэл салах өргөдлөө өгч хүүхдийн сургалтын төлбөрийг гуйсан чинь л би ямар нүүб юм уу гэж урд тастаал хүүхдүүд ч гүйлдээл хамаг юмаа хагалж идэл өстой алах нэ. Яг энэ үед нь хонжоо маанч барилгын галын төхөөлөг дуургаад Жон прокурорч дүгээлж чаддаг. Чи яага уцаа авахгүйсэн юм бэ? Чамар зөндөө залгалаа гэхэд ажиллаач өлегтэй хийдэггүй хүн чанаргүй ичмээр юм а танаас иччихин нэдэргээл алуурчин болохоос аварчаад хахад мэдгүй л дээ. Хонжооч хүчирхийлэгчээс манай хоёрыг хамгаалаад олохоос нь өмнө гээд өөрийгөө танилцуулаад тэр газраас цухталганаа. Такси баригдахгүй байхад цагдаа маань явж тараад ашгүй үргэж өгдөө. Гэртээ авчраад хэсэг хугацаанд байлгаж нуухаар болно. Жон прокурорч хуучнаа дурсаж мотоциклоор дэлгүүрийн шил хагалж мөргсөн бүх хэргийг өөртөө өрөөд ээж нь охирлыг нь төлсөн л байдیں۔ Нийтдээ 5 сая штэ гэж загинж байхад нь лав нь хамгаалаад хоёлаа хөгдөөд дээвэрлүү гарна. Хүүгээ унтцсан гэж бодоод сэтгэлийн үгсээ хэлээд л арга тастай. Чиний амьдрал аавынхын амьдралаас илүү байгаасаа гэсэндээ олон зүйл шаарджээ. Би автобусаар явж болох ч чамайг машинтай олоосой гэж хүсдэг. Надад сайхан амьдраасай гэж хүсдэг. Дүнгийн уцаа зас
Хостолчин зовоосон дуучлаарэ гэл нөгөө хүнч нам унтсан юм шиг жүжиглж агаад уйлаа л сонсоостой. Маргааш нь чонжуу шууд л нөгөө хоёр чинь манад байгаа. Чи тэр хэргийг нь мөрдөн үсттэй гэсэн чинь үгүй ээ надад арт тал байхгүй. Би яаж прокурор боллоо то? Хаагдцсан. Дээрээс нь даргын танил болохоор яасан ч тэдний эсрэг зогсож чадахгүй гэхэд за чи чэйжлээрэ 45 15 35 43 27 33 энэ 7 хоногийн лотоны дугаар зүүдэндээ харсан. 2.8 тэрбум шүү. Хүн чанар зулгаагаад би харсан лотонд хизээж ордгүй. Харин чи одоо ажлаасаа гарсан ч даатгалтай болчлоо. Дайраад бүгднийг буулгаад авал гэдгийг. Мөнгөгүй болохоор үгээл чаддгүй арчаагүй хүн шиг харагдаад байна уу гэж ууралснаа л яваад өгнө. Тэгснээл замдаа ийм гөлөгчтэй тараал сэжигтэй зүйл ихтэй зарлан дуудах хүмүүс ч байгаа. Дахиад хэргийг нэнэ гэл бүлт үсэрчнэ. Амар кул алхаж явснаа л булан эргээд бүр үхчихээд юм аа зайлвал. Би бүр галзуурч чи одоо яана гэснэ 45 15 35 47 27 33 гээл бутаад идэв. Суглаа гэснээс та нар юу н суглаанд хожиж ийсэн үү? Skymed болон Go Plus маань Disneyland хүрэх кино урамшууллын бэлэг болох Marshall Major V Nintendo Switch 2-ын эзэн 3 сарын 20-нд тодруулжээ. Харин одоо супер бэлэг болох Шанхай Disneyland-д гэр бүлээрээ аялах эрхийн эзнийг 2026 оны 4 сарын 20-ны өдөр тодруулах гэж байгаа болохоор та нар маань урамшуулалд идэвхтэй оролцоорой. Урамшуулалд яаж оролцох вэ гэхээр Sky Media Go Plus-аас хүссэн кино багцаа идэвхжүүлж мөн төлбөртэй кино үзэх бүрт ирэх цуглуулж оролцсноо. Цуглуулсан эрх их байх тусмаа л бэлгийн эзэн болох магадлал өндөр болохоор багц идэвхжүүлэх, кино түрээслэх зааврууд болон дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт орууллаа. Мөн урамшууллын хүрээнд giveaway зарлагдсан байна. Giveaway-д нь оролцсноор SG Apes багийн jersey, Батар SG Apes-ийн хамдарсан hoodie, шунхлайн 150 мянган төгрөгийн эрхийн бичиг гэ зөндөө бэлгийн эзэн болох боломжтой байна. Hot Series багц болон Go Plus-ийн Basic Plus багцыг идэвхжүүлэн giveaway болон Disneyland хүрэх кино урамшуулалтад оролцож олон бэлгүүдийн эзэн болоорой манайхаа. За тэгэл 2.8 тэрбумтай хүн чи яах вэ? Дарга дээрээ ороод эмнэлгийн магадлалыг нь өөрчилсөн гэж бодож гинөө. Дахиад жоохон судлаадахыг гээл цөм үсэрсэн чинь дарга нь бүр бөөнөр. Захирал хөөй чи гэд орилчлоо гээл нарийн бичиг нь групптэй тараагаал компаниар дүүрэн живэр авир. Гарч явснаа л мөрөөдлийнхөө машиныг унж үзээл гэрээгээ хий юм болцсон. Тэгснэ энэ машиныг авчаад дараа нь ямар машин авбал зүгээр үү гэж мэгэл толгойдоо мөнгөө үрж дуусгаж гинаа бүр. Замдаа чонжууг явж байгааг нь хараад бууж очингуудаа даргадаа эргийг ахин шалгах болсноо хэлсэн. Хинч юу ч гэж хэлсэн би эцгийг нь үзнэ гэсэн чинь чамайг сайн өнгөж мэдсэн юм аа. Гэхдээ чи шинээр ийм гой машин авсан юм уу гэхэд авдсан юм уу гэж бодож ийн гэсэн чинь юу вэ? Арай нөгөө суулааны дугаарт найдаад хэрийг буцаагаад нээц юм уу? Үгүй хэлгүүдээ. Худлаа лотоны дугаар штэ л гэж авсан. Бүр бантаал би ямар галзуурсан биш үү? Юу гэж тиймэрхүү юм итгэдэгдیں۔ Мөнгнөөс бол чилэг үгээ зайлахгүй гэж амар кул царайлал дотроо бол өстой зайлаа л гэж амжаа. Баахан юм самарцсан яах учраа олохгүй байж хата аавда том болоод мундаг хүн болох хаамлт өгж таны хүссэн мэргэжлэр би ажиллая гэж байсан дурсамжаа сандаг. Яг тэр үед цүнхтэй цэрэг орж ирж байгааг хараад аав нь уцаа гэртээ орхичжээ. Чи очиод аваад ир гэх үедээ прокурор байвал ямар вэ л гэсэн байдیں۔ Тэгээл гинэт буундуу гараад очиход аав нь бодуулаад нас барчихсан байх нь тэр. Түүнээс хойш тууштай хичээж прокурор болсон болохоор энэ нэргийг заавал аваад гарнаа л гэсэн байж гин. Тэгэхээр манай хоёрын аав ижилхэн бусдын амийг аварч оргодол сэргээсүүлж нас орсон л байгаа. Гэхдээ энэ талаар хоорондоо л мэдэхгүй л тээ. Ажлаа тараал самсргуу цагдаатай таарах бөгөөд нөгөө хүнч хөөх та миний амийг аварсан штэ. Би бүр балмагтаад баярлаач гэж хэлээгүй лээ. Би таныг хоолоор дайлж болох уу гэд хамтдаа явцгаана. Гахаамах хэтмэр сангадаа дийшээ ирсэн чи танайх ажилуулдаг байсан юм уу гээл нам унжуу дээр ч хүрээд ирнэ. Гуруулал нэр усаа мэдээж танилцаж аваад бүгдээрээ лууж илдэм байж штэ. Шадар гурван луу юм шүү. Үеийнхэн юм чинь илүү дотн найзалжийя. Хэдүүлээ яг хүчрэх ёстой хүмүүс баха гээл ортын. Тэгснээл амар сонио. Зүүд бэлэх юм болов бүх юм зүүдтэй адилхан байна. Цахиалсан хоолнууд ч адилхан байна. Шалгаж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй аимшигт үйл явдал болно гэснэ 5 4 3 2 1 гэхэд ийм өлөгч ороод ирнэ. Жихнээсээ бүхэл зүйл таарж ийн. Хувь тавилан юм байна. Чи тэр хүнийг тань нэзтэй гэж хэлж байгаагаар киноны маань эхний 3 анги дуусж байна. За энэ үргэлжлүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би удахгүй ахаад нэг шинэ цуврал эхлүүлэх гэж байгаа. Тэгээд энэ киногоо үргэлжлүүлж үзмээрээ лайкад орж комент бичээрэй. Аль нь илүү өндөр хандлттайгаас шалтгаалаад үргэлжлүүлээд бүтнээр нь оруулах болно шүү. Харин хүлээмээргүй байна. Шууд үргэлжлүүлээд үзмээр байна гэж хүсэх юм бол Sky Media-гийн Hot Series багцнаас эсвэл Go Plus-ийн Basic Plus багцнаас аль биесны эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үнсээ бай. Алга. Disneyland төрөх кино урамшуулалд яаж оролцох юм бэ? За ингэж байгаамаа бэлгээ. Sky Media болон Go Plus-ийн видео санал ороод хүссэн кино багцаа сонгож идэвхжүүлээд Disneyland хүрэх кино урамшууллын эрхтэй болно. Яаж ирэх юм хүү? Чи төлбөртөө кино зөндөө их үздэг да. Тэгвэл одооноос эхлээд чиний үзсэн кино бүр чинь урамшууллын эрх болж нэмэгдэн гээд боддоо. Хөө, тийм үү. Тэгвэл энэ кино үзье. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлээрээ Disneyland-аар аялаарай.